амар том зах зээл. Сайжрахсан гэж боддог шүү. Маш том зах Миний зээл. амар лав санаж ханах тэгж хэлжсэн аахгүй 4-5 жилийн өмнө те. Олон жилийн өмнө шүү. Үн чин 5 охин олж жагаад тэгээд Монгол гэс порно гэдэг би тэрийг зарнаа марнаа гэж солиороод байдаг байсан. Тэгээд би хэлсэн чи анда ямар өнгө болтой. Ноо. Тэгээд тэгсэн чи Долларын өнгө шүү. болсон байх шээ одоо ийм Монгол гэрмэлтэй. Гэхдээ одоо тэгтээ ер нь амар том зах зээл шүү. Сайн байсан тулгын цогт тавтан морил. За өнөөдрийнхөө боссын явдлыг ярих гэж бэлтээ сууж байна. За өнөөдрийн маань боссын явдлын сэдэв бол одоо Монголд шуугаад байгаа тийм монголчуудын маш их зэвүүцэл жигшлийг хүргээд байгаа энэ сэдвтэй холбогдох юм сэдэв байгаа. За тэгээд энэ сэдэв бол мэдээж та бүхний мэдэж байгаачлан комедиан залуу Хануу нэгэн нэвтрүүлэгт орохдоо үнчин 5 охиныг олж аваад Монгол гэрт насан туршийн кино хийгээд за тэрнийгээ зараад мөнгө олно гэсэн юм аимшигтай зүйл ярьсан байгаа. За энэ бол нэгдүгээрт гэмт хэргийн одоо шинж агуулсан маш аимшигтай зүйл ярьсан байгаа. За ингээд энэ нэг вэ шүү дээ нүүбээс хүртэл юм судалгаа байд юм байна. За энэ нүүбээс гаргасан судалгаанд болохоор өмчин болон асран хамгаалагчгүй хүүхдүүд гэмт хэргийн золиос болох магадлал маш их өртөх боломжтой, маш их эрсдэлтэй гэж үздэг юм байна. За эхнийх нь болохоор хүний 8-нд өртөх маш өндөр эрсдэлтэй. За хоёр дахь нь болохоор бэлгийн мүлжлэгт өртөх эрсдэлтэй. За гуравт нь болохоор албадан ажил хийлгэж түүнийг одоо хөдөлмөр эрхлүүлээд хөдөлмөрийн мүлжлэг хийдэг юм эрсдэл өндөр байд юм байна. За хамгийн сүүлд нь хүчирхийлэлд өртөх юм эрсдэл ингээд байдгаа гэж нүүбийн судалгаа ингэж гаргасан байд юм байна. За энэ Ханууг гэж залуугийн ярьсан бол тэ үнэхээр баг эрүүл хүний ухаанаас гарч болохооргүй үг бас үйлдэл байгаа байхгүй юу. Гэхдээ ямар хүн тэ ямар эрүүл хүн хүнийг олдолж аваад кинонд тоглуулад тэрнийгээ зараад мөнгө олно гэж ийм бизнес модель, ийм бизнес бодоод явж идэм бэ те. За миний бодлоор заяа энэ олон улсад за миний амьдарч байгаа энэ Солонгос улс төрчид за төрийн албан хаагчид за инфлюенсерүүд нь маш их нэр хүндтэй те. За тэгээд тэр нэр хүндийнхээ чинээгээр маш их хариуцлагатай байдгийн байлээ. Монголд миний харж байгаагаар болохоор улс төрчид нь маш их юм яс суртахууны доголдолтой тий тэр одоо улсын хурлын гишүүн эмгтэй гишүүн бас байдгаа та тий тэгэл хэвлэлдээр гарч ирээл ард түмнийг хараагаал зүрхээл тий үг хамаар доромжлол за тэнгүүтээ улсын их хурлын гишүүн байж зар сурчлагын тоглоол тий энэ бол ашиг сонирхлын ингээд зөрчил гаргаад байгаа байхгүй. За тэнгүүтээ сошиалоор бусдыг харааж зүрхээд ард иргэдээ одоо тий илээр нь дуудаал ийм улс төрчтэй орон гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? За харин сошиал дээр болохоор те олон мянган дагагчтай энэ хүмүүс чинь хүссэн хүсээгүй инфлюенсер болчихж байгаа маа. Тэгэд тэрнийхээ чинээгээр хариуцлагатай байх хэрэгтэй. За тэгэд би тэр Урбан Токийг үзээд ихийг нь ер нь unfollow хийсэн. Маш жигшмэр юм зүйл ярьсан. За тэгэд өнөөдөр заяа Хануу нэгэн бичлэг оруулсан билээ. Тэрнийг одоо хэдүүлээ үзье. За би та бүхнээс нэг юм асууя. Би энэ нийгэмд Монгол улсын нийгэмд өнөөдөр яг ямар хохирол одоо учруулж ба би та бүхний одоо амьдралд яг өнөөдөр үнэхээр тийм том хохирол учруулв. Би бол одоо ийм мал залуу те өөрөө ингээд юм бодохгүй яриад ингээд найзуудтайгаа маазарч исэн мал юм манай нэг дүү яриад одоо ингээд би сөүлэл бүлийн докторд над руу ингээд мянгаараа алан талан инээд ирэгээл амар ихээр дайрч байна. Тэгэхэд энэ улс төрчнөр чинь одоо та бүхний бидний анхаарал тавих хэрэгтэй энэ багнаас чинь яам там Тэгэхгүй ер нь хүн буруугаа хүлээж сурах маш одоо ер нь чухал зүйл. Тэгсэн чинь Хануугийн ярьж байгаа болохоор би зүгээр ингээд хочгноод маазраад ярьж ийсэн. Тэрний маань ингээд хүмүүс сэвээд над руу дараад ингээд бүлийдэд байна. Намайг бүлийдэхэ болооч. Намайг бүлийдснийхээ хооронд тэр улс төрчид тэр их олон мөнгө идээд байгаа хүмүүс рүү дараач гэж байгаа юм. Яг ямар зүйлийг авчраад яг ямар зүйлтэй ингээ харьцуулаад байгааг би бол мэдгүй. Энд ч одоо өөрийгөө маш их соёлтой боловсон те одоо тийм хүн гэж өөрийгөө ярьдэн штэ маш мэдлэгтэй Лондон төгссөн мэдгүй тэгэд би маш олон мундаг хүмүүстэй уулзч үзэж ирсэн. За тэгэл ер нь хүн доктор байсан гэсэн уг хүн нь те ямар байна яг л тийм байт юм билээ. Ямар ч мэдлэгтэй байсан, ямар ч тийм мундаг байсан яг уг хүн ямар байна яг л тийм л хүн байт юм билээ.
За тэгээд ер нь эмгэнэлтэй. Тэгээд ийм зүйл яриад, ийм зүйл сэтгэхэд тэрнгүүрээ мөнгө олоод амьдрнаа гэж бодож идэг бол за тэгээд хэдүүлээ өргөжлүүлээд үзье. энэ газараа дүүрэндээ мөнх ард эрдэнэхийн тэр лайв маркийг хараа үстэй та нар. Дүүрэн гондомнууд жинхэнэ порныг чинь би ярьсан болохоос энэ хүмүүс хийж байна. Яа хамгийн газараа дүүрэн энэ тэмдгийн агентлагаар дүүрэн эдрий чинь нууц амаргууд шавцсан байна. Тэгээ та нар энэ усууд руугаа хариулах тооцооч. Өчнөө жидүү, өчнөө одоо ямар яасан ногоон автобус, улаан автобус 9 шидийн байдлаар эдгээр чинь тэрбум төгрөгөөр бидний татварын мөнгийг одоо идэж байна. Би энэ улсаас нэг ширхэгч янз бүрийн байдлаар ингээд тендер мендер янз янз юм авч үзээгүй. Би бол татвараа төлдөг тийм ч учраас татвар багсах гэж ярьдаг тийм хүн шүү. Одоо нөгөө бэлгийн мүлжлэгтэй холбоотой зүйл ярьж байхад чинь улс төрчийг авчраад ингээд өөрийнхөө хэрэг дээр наагаад өөрөөсөө энэ ярьсан зүйлээ ингээд булзааруулад байж ин гэдэг бол байж болохгүй эргээ. Нэгдүгээр ийм инфлюенсеруудыг хэдүүлээ дагахаа болцгоё. Тэдний зар сурталчилгааг үзхээ байцгаая. За тэгээд энэ хүмүүсийг тоглуулад байдаг те зар сурталчилгаанд ураад байдаг энэ компаниуд ямар учиртай гэдэг юм бэ? Жишээлбэл те тэр улсын хурлын гишүүн байна. Яг ямар компаниуд нь тэр хүнийг дуудаж авчираад маркетингаа хийгээд ингээ байд юм бэ. Нөгөөдгийн ч гэсэн ингээл дүрдээ итгэл арт түмнийг хараагаал. Та нар мэдхгүй чадахгүй та нар ийм тийм лалар малар гэл те. За тэгээд хэдүүлээ ер нь юмд нухацтай байцгаая. Бусдыг доромжилж, бусд руу дайрч хашгирч идэг, эргүү балаа зүйл ярьж идэг ийм хүмүүсээс хол байцгаая. Тэр хүмүүсийг unfollow хийцгээе. Маш хэрсүү байцгаа хэдүүлээ. Тэгжиж энэ улс орн чинь бас хөгжнөө. Ер нь улс орны хөгжил хувь хүний ёс суртахуун мэдлэг боловсролтой маш их уялдаа холбоотой байд юм билээ. Түүнээс биш те ийм гаж зүйл бодоод сэтгэе явж идэг ийм хүмүүсийг дагаж дуурайгаад энэ хүнийг хөөргөөд байх юм бол яг л тэр доошоо л явах байхаа гэж боддгоо. Тийм болохоор хэдүүлээ хэрсүү байцгаая, ухаантай байцгаая. За тэгээд өнөөдрийн маань ярих хэрэг бол яг ийм өнчин өрөөсөн за тэгээд эцэгхийн хараа хяналтгүй охтуудыг ашиглаж гэмт хэргийн золиосоо болгож исэн ийм хэргийн талаар ярих гэж байна. За тэгээд та бүхэндээ энэ хэрэг юу болсон талаар ярьж өгье. Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сошиал медиа, мессенжер, аппликейшны цаана аимшигт там оршин байдаг гэдэгт итгэх үү? Бидний амьдарч буй энэ цаг үед технологи хүчин хэрээр гэмт хэргийн хэлбэр хүмүүсийн төсөөллөөс давж байдаг. Өнөөдөр би та бүхэндээ Өмнөд Солонгосын түүхэнд төдийгүй дэлхийн цахим гэмт хэргийн түүхэнд хамгийн хэрцгий, хамгийн зохион байгуулалтад тооцогдох N-трум буюу N өрөө хэргийн гүн рүү орох болно. Энэ хэргийг хүмүүс ихэвчлэн нэг л нэгдсэн хэрэг мэт ярьдаг. Гэвч үнэн эрэхтэй үүний цаана цахим орчны хаан суудлын төлөө тэмцэлсэн бие биенээ үзэн яддаг хоёр өөр чөтгөр, хоёр өөр тустай гэмт хэрэг оршин байсан юм а. Анхны сүлжээг үүссэн God гэгч хэн байв? Түүний орон зай гизэлж хэрийг хэдэн зуун сая воны бизнес болгосон Пакса буюу Чужумбин гэгч хэн байв? Тэдний гаж тон, шунал, сэтгэл зүйн гүндэх комплексууд хэдэн 10 охидын амьдралыг хэрхэн тамлан сүдгсэн бэ? Цагдаа нар энэ хэл хязгааргүй захим хаант улсыг хэрхэн нураасан бэ? Хэрв та бэлэн бол согтоо бүртгүүлээд анхаарлаа нааш хандуулаарай. Энэ бол захим ертөнцийн дэх хүн төрлөختний хамгийн харанхуй, хамгийн бузар тал юм а. За энэхүү аимшигт түүх нь 2018 оны сүүл хэсгээс эхэлсэн байдаг. Telegram application гээд God гэх нууц нэрээр нэгэн үл мэдэгдэх хэрэглэгч гарч ирсэн юм. Түүний жинхэнэ нэрийг Мөн Хёнг гэдэг бөгөөд тухайн үед тэрээр архитектурын ангийн 24 настай жирийн нэгэн оюутан залуу байваа. Тэрээр Солонгос охидын тэр дундаа насан туршаагүй дунд ахлах ангийн сурагч охидын хувийн мэдээллийг Twitter болон бусад сошиал сувгуудаас хууль бусаар хакердах аргаар олж аваад тэднийг сүрдүүлж эхэлсэн байдаг. Мөн Хёнг эдгээр охидоор маш ёс бус бичлэг зургуудыг хүчээр хийлгэж түүнийг Телеграмд 1-р өрөө, 2-р өрөө гэх мэтээр 1-8 хүртэлх дугаартай нууц өрөөнүүд үүсгэх нь хуваасаж эхэлжээ. Энэ нь N-трум буюу N өрөө гэж нэршлийн үүсэл байваа. Энд маш чухал ялгаа бий. God буюу Мөн Хёнг мөнгө олохыг урьдчилан болгоогүй. Тэрээр өрөөнд нэвтрэх эрхийг маш хямд
сошиал медиагийн бэлэглэлийн картаар зардаг байсан аль эсвэл хэрэглэгчдэд шинэ хохирогч олж ир гэдэг даалгавар өгдөг байв. Түүний гол мотивац нь мөнгө биш, цахим орчинд бусдыг удирдах, бүхнийг чадагч бурхан мэд эрх мэдлийг мэдрэх сэтгэл зүйн гаж дон байсан юм. Тэгээд 2019 оны 2 сард тэрээр би шалгаландаа бэлдэх хэрэгтэй байна хэмээн өрөөнүүдээ хааж мөрөө балаад гэнт алга болсон юм а. Гэвч энэ нь төгсгөл биш байсан байгаа. Учир нь түүний үлдээсэн харанхуй орон зайд хэрэглэгчдийн гаж хэрэгцээ дээр тоглохоор хавьгүй илүү хэрцгий, илүү шунхаа нэгэн гарч ирсэн нь доктор буюу Пакса байлаа. 2019 оны 7 сард Телеграмд Пакса буюу доктор гэх шинэ тоглогч гарч ирэв. Пакса бам буюу докторийн өрөөг Нэв. Түүний жинхэнэ нэрийг Чужумбин гэдэг. Тэр тухайн үед ердөө 24 настай Ина техникийн коллежийг мэдээллийн холбооны чиглэлээр төгссөн залуу байлаа. Тэрээр сургуулийнхаа сонины газарт ерөнхий редактор хийдэг, гоц дүн маш өндөр, хөгжүүлийн асамжийн газарт сайн дурын ажил хийдэг, хүнд ч хор хөнөөлгүй мэд харагддаг нэгэн даруухан залуу байваа. Гэвч түүний дотоод сэтгэлд асар том араат нь нуугдаж байлаа. Хэрэг илэрсний дараа түүний сэтгэл зүйн хөргийг шинжлэхэд Чужумбин өөрийн гадаад үзмжиндээ маш их сэтгэл дундуур өөрийгөө голдог байсан тогтоогдсон. Тэр дундаа өөрийн биеийн өндөрт асар их комплекс буюу сэтгэл зүйн дарамттай байжээ. Түүний биеийн өндөр ердөө 164 см байсан бөгөөд үүнээсээ болоод үе тэнгийнхэндээ гологдож эмэгтэйчүүдтэй харилцаа тогтоож чаддаггүй байв. Тэрээр энэхүү өндрийн комплексээс салахын тулд маш өндөр өртөгтэй, маш хүнд хагалгаа болох мөч уртсгах мэс засал буюу лимп уртсгах хагалгаанд орж байсан нь илэрсэн юм а. Хөлнийхөө ясыг хугалж дунд нь төмөр суулган өндөр болгодог энэ хагалгааны дараа тэрээр маш их өвдөлтийг бидэрч урт хугацаанд цуугаа байдалтай байхдаа цахим ертөнцид бусдыг захирах, бусдын дээр гарах гэсэн гач хүслээ улам бүр тэжээж эхэлжээ. Бодит амьдрал дээр хиндэж тоогддгүй намхан сул дорой нэгэн байсан бол захим ертөнцид тэрээр өөрийгөө бүхнийг чадагч доктор бурхан хэмээн өргөмжилсэн байна. Чужумбин өөрийгөө хизээч баригдахгүй гэж итгэдэг байсан тул яг л мафийн бүтэц шиг шатлсан систем үүсгэсэн. Түүний дор Будда, Игия, Сувинг гэх мэт нуус нэртэй гол зохион байгуулагчид байлаа. Үнэхээр аимшигтай нь Будда гэх санхүүг нь барьдаг туслах нь ердөө 18 настай өсвөр насны хүүхэд байлаа. Харин Игия нь Солонгосын айрамд алба хааж байхдаа цэргийн ангиасаа шөнөөр Телеграмд нэвтэрч өрөөг удирддаг байсан тогтоогдсон юм. Чужумбин Godоос илүү нарийн, илүү шунхаа бизнес модель бодож олсон нь энэ байгаа юм. Тэрээр өөрийн нууц өрөөндөө нэвтрэх эрхийг криптовалютаар авдаг байсан бөгөөд үүнийг воноор тооцвол маш өндөр үнэтэй байлаа. Тэрээр хэрэглэгчдийн шунал гач хүсэлтээр дөрөөлж дараах 3 шатлалаар мөнгө хурааж авдаг байсан байгаа. Нэгдүгээр зэрэглэлийн өрөө, ерөнхий өрөө ойролцоогоор 200 мянгаас 250 мянган вон. Энд голчлон хохирогчдын анхны зургууд болон богино хэмжээний сурчлагын бичлэгүүд тавигддаг байв. Хоёрдугаар зэрэглэлийн өрөө, гүнзгийрүүлсэн өрөө ойролцоогоор 700 мянган воны өрөө. Энд арай илүү хэрцгий контентууд дэлгэгддэг байжээ. Гуравдугаар зэрэглэлийн өрөө, дээд зэрэглэлийн өрөө буюу VIP өрөө ойролцоогоор сая 500 мянган воны энэ өрөө нь энэ бол хамгийн хаалттай өрөө бөгөөд энд орсон хэрэглэгчид хохирогчдод ямар тамлал даалгавар өгөхийг шууд чатаар захиалж удирдах эрхтэй байв. За энэ Пакса гэх залуу бол зүгээр энгийн нэгэн жирийн оюутан залуу байсан байгаа. За тэгээд өөрийнхөө гадаад үзмж болон өөрийнхөө өндөрт маш их юм комплекстэй, маш их дургу ийм хүн байсан багмаа. За тэгээд өөрөө ч гэсэн энэхүү комплексээс салахын тулд аавынхаа шүдний имплантны мөнгийг хүртэл гуйж аваад ээж аваасаа гуйж шаналхан байж өндөр болох мэс засалд ороод 170 см-ийн өндөрт болж чадсан байгаа. За өмнө нь болохоор 164 см байжгаад 6 см ингээд өсөөд 170 см болсон байгаамаа. За энэ Чужумбин залуу болохоор хэвтэрт байх үедээ Telegram руу нэвтэрж ороод яг ямар өрөөнүүд байна яг ямар өрөөнүүд их мөнгө олоод байна гэсэн одоо бүх судалгааг хийсэн байгаа. За яагаад гэвэл энэ Чужумбин ч өөрийнх нь мэрэгжил болохоор харилцаа холбоо гэсэн тийм мэрэгжилтэй байгаа шүү дээ. За тэр мэрэгжлийнхаа дагууч гэсэн янз бүрийн судалгааг маш их хийж агаад ийм гэмт хэргийн санааг
сэрэж олсон байгаамаа. За тэгвэл тэд хохирогчтой хэрхэн олж яаж дарамтлагдаг байсан бэ? Энэ бол зүгээр нэг тохиолдлын зүйл биш. Маш нарийн зохион байгуулалттай сэтгэл зүйн өрх байсан юм. Эхний арга нь хуурамч ажлын зар. Тэд сошиал медиагаар өндөр цалинтай цагийн ажил, загвар өмсөгчийн ажил байна гэсэн хуурамч зар тавьдаг байв. Үүнд нь мөнгөний хэрэгцээтэй байгаа өсвөр насны охид оюутнууд ханддаг байжээ. Охидыг бүтгэхийн тулд эхлээд нүүр царай бие хаагийг чинь шалгана гэд зураг видеог нь авдаг байв. Дараа нь гэрээ хийн гэд гэрийн хаяг регистрийн дугаар, гэр бүлийнх нь утасны дугаарыг хүртэл авдаг байваа. За тэгэд энэ чужумбын энэ аргаараа маш олон эмэгтэйчүүдийг эсвэлж авсан. За тэгээд энэ эмэгтэйчүүдийг гэрээ хийн гэд одоо чиний бие хааг ингээд сайн шалгах хэрэгтэй байна. За тийм болохоор чи шалтан зураг ингээд өгч явуулаа. Гэрээ хийхийн тулд чи надад чигчийн уруугаа ингээд өргөөд ийм зураг аваад явуулах хэрэгтэй байна. Энэ бол гэрээ хийж байгаа гэсэн зүйл гэж итгүүлж чигчийн урууг нь өргүүлээд тийм зургийг авдаг байсан байгаа. За хоёр дахь арга нь болохоор төрийн албан тушаалтнуудыг ашиглах. Чужумбины бүлгэмд дүүргийн захиргааны байгууллагад ажилладаг улсын бүртгэлийн ажилтан хүртэл байсан байдаг. Тэд чужумбины даалгавраар хохирогчийн болон тэдний гэр бүлийнхний хувийн мэдээллийг улсын сангаас хууль бусаар шүүж өгдөг байжээ. Нэгэнт охидыг гартаа оруулсан доктор тэдний хүн чанар, нэр төрийг бүрэн устгах дараах үйлийг шат дараатайгаар албадан хийлэгдэг байв. За эхний тамлал бол хүн бус болгох тамлал. Охидыг угаалгын өрөөний шалан дээр хувцсгүйгээр хэвтүүлж нохоо шиг жорлонгийн ус долоолгож дөрвөн хөллөн хуцах, өөрийнхөө нүур рүү алгадах зэрэг үйлдэлүүдийг камерын өмнө хийлэгдэг байсан байгаа. Дараагийн тамлал нь болохоор бие мах бодийн тамлал. Хамгийн хэрцгий охидын биен дээр хутгаар пагсаа буюу доктор гэж шивүүлдэг байсан байгаа. Түүнээс гадна slave буюу боол гэдэг үгийг сэлүүлж цусыг нь гоожуулан зураг авахулдаг байсан байдаг. Үүнийгээ тэрээр тамгалах гэж нэрлэдэг байсан байгаа. За 3 дахь тамлал болохоор олон нийтийн газар даалгавар өгдөг байсан байгаа. Тэрээр охидыг метроны буудал жорлонд оруулж хувцас тайлах эсвэл пагсаагийн боол гэсэн тусгай хурууны дохиог гарган зураг авч илгээхийг цаг минутаар тулган шаарддаг байжээ. За тэгэд энэ доктор буюу пагсаа гэдэг энэ залуу шүү дээ. Охидуудын нүцгэн зургийг аваад нүцгэн бичлэгийг аваад за тэгээд тэрнгүүр нь барьцаалаад за ингээд энэ нүцгэн бичлэгийг чи ээж авч үзүүлнэ шүү. Сургуулийнх нь чинь тараан шүү. Ойр хавийнх нь чи үзүүлнэ шүү. Чи бүр хинч биш болно шүү. Чи миний хүссэн болгоныг хий гэд даалгавар өгдөг байсан байна. За тэгээд энэ даалгаврууд донд нь маш аимшигтай зүйл байлдаг байсан багмаа. За 0 руу очоо тий. 0-ийн бочконы усаар нүрээ угаа. За 0-ийн бочконы усаар усыг уу. Ийм аимшигтай зүйлийг одоо даалгавар болгож өгөөд бичлэг хийлгдэг байсан байна. За тэгээд нүцгэн зургуудыг нь аваад групптэд тавиад ингэж мөнгө олдог байсан байгаамаа. За энэ хэрэг нь явсаар зөвхөн сошиал хаяг дээр төдийгүй бодит амьдрал дээр хүчингийн хэрэг хүртэл бий болсон байгаа. За үнэхээр аимшигтай энэ хэрэг зөвхөн цахим орчноор хязгаарлагдаагүй бодит амьдрал дээр бэлгийн хүчирхийлэл үлдэх гүйцэтгэгч нарыг ажиллаулдаг байсан. Тэд үүнийг офлайн уулзалт гэж нэрлэдэг байв. Чужумбын Telegram өрөөндөө хохирогч охины гэрийн хаяг мэдээлэл надад байна. Очиж хүчирхийлэл хийх хүн байна уу гэж зар тавьж сайн дураараа хандсан ирчүүдийг гүйцэтгэгч болгон явуулдаг байжээ. Үүний хамгийн жигшүүртэй тохиолдол нь нэгэн өсвөр насны охиныг чужумбын сэтгэл зүйн аимшигт дарамт сүрдүүлэхээр гэрээс нь хүчээр гаргаж ирсэн хэрэг юм. Тэрээр охины гэрийн хаяг эцэг эхийн мэдээллийг ашиглан телеграмаар одоо шууд гэрээсээ гарч заасан газарт хүлээж байгаа машинд суу. Тэрв гарч ирэхгүй бол чиний нууц зургийг яг одоо эцэг эх сургуулийнхан чинь илгээж амьдралыг чинь устган шүү. Чамд 10 минутын хугацаа байна гэж цаг тулгын сүрдүүлж охин гэр бүлийнхэндээ мэдтгэхээс туйлын их айж сандарсандаа ямар ч сонголтгүй болж гэрээсээ гарсан байна. Охиныг заасан газарт очиход чужумбины даалгаврыг гүйцэтгэгч 27 настай хан гэгч итгээд машинтайгаа отож байсан бөгөөд охиныг бага сургуулийн авто зогсоолын гадаа машин дотроо хүчирхийлсэн байдаг. Тэрээр хүүхдүүд сурдаг сургуулийн орчинд машин дотор хүчирхийлэл үлдэж байхдаа чужумбины шаардлагын дагуу
бүх үйлдэлээ бичлэг хийж Паксабан руу шууд дамжуулан лайв үзүүлж байлаа. Тэд охиныг хүчрхийлж дуусаад хэрэг цагдаад хэлвэл Пакса чиний сургуулийнханд бүх зүйлийг хэлж гэр бүлийг чинь устгах нь гэж хутга тулхан айлгадаг байсан тул охид айрсандаа хүнд ч хэлж чаддгүй байв. Нийт 74 гаруй хохирогч тогтоогдсны 16 наснд хүрээгүй охид хамгийн бага нь ердөө 11 настай охин байсан тогтоогдсон юм аа. За тэгэхээр манайхан бүр үнэхээр аимшигтай гос. Анх сошиал хаягн дээр нүцгэн шалтан зургийг нь аваад ингээд хүмүүст үзүүлээд мөнгө олдог байсан чинь сүүлдээ энэ нь бүр амьдрал дээр хэрэгжээд хүчингийн хэрэг хүртэл ингээд бий болсон байгаа сте. За тэгэд хүчндэгтэй те бага сургуулийн авцогсоол дээр очиод ингээд машин дотор хөгчөнд чинь гэдэг ч одоо үнэхээр аимшигтай хэрэг байгаа сте. За тэгээд тэрнийг бүр ингээд лайв бичлэг хийгээд нөгөө Telegram хуудсандаа ингээд цацчихсан байгаа байхгүй. За тэгээд тэр өнөөнд нь байсан хүмүүс үзээд таашаагаад ингээд байж ин гэхлээр үнэхээр аимшигтай байгаа сте. 2019 оны ихэр Чужумбын анх Telegram-д орж ирэхдээ God-ийн өрөөний жирийн нэг үзэгч байсан байдаг. Тэрээр God-ийн арга барилыг бүрэн судалж аваад түүнийг алга болсны дараа Паксабан буюу докторийн өрөө гэж нэрлэн үүсгэсэн байдаг. Тэгээд анхны хэргийг зүгээр сүрдүүлэг болгон хийсэн бол түүний дараагаар өөрийнхөө Telegram өрөөг хэдэн зуун сая воны ашиг олдог цахим мафийн сүлжээг бий болгож өөрчилсөн юм. Үүнд God-ийн атаархал бардам зан хөдөлсөн тул 2019 оны 9 сард гинэд эргэж ирэн Паксагийн өрөөнд нэвтэрсэн байдаг. Тэрээр Паксагийн чат дотор чи өөрийгөө мундаг гэж бодоо юу? Чиний хийж байгаа зүйл бол зүгээр л миний арга барилыг хуулбарсан хүүхдийн тоглоом гэж доромжилжээ. Үүний хариуд Чужумбын уурлаж өрөөндөө байгаа мянган хэрэглэгчдийн өмнө God-той захимаар сэтгэл зүйн дайн хийсэн байдаг. Тэд бие биенийхээ жинхэнэ хинбэ гэдгийг илрүүлэх гэж Telegram-аар халс мэтгэлцэж байдаг. Чужумбын God-д хандан чи бол мөнгө олж чадахгүй арчаагүй амтан цахим орчны жинхэнэ хаан бол би гэж сөргүүлэн дайрч байсан байдаг. За Чужумбын Паксабан асар их мөнгө олдог байсан бөгөөд түүний санхүүгийн схем нь маш нарийн бүтцтэй байлаа. Тэрээр шинэ хөрөгчдийн онцгой видеог тавихын тулд өрөөнд дундаас crowdfunding буюу хамтын санхүүжилт үүсгдэг байв. Нийт дүнгээрээ 5 сая воноос 6 сая вон цугларвал бичлэгийг устгахгүйгээр бүтнээр нь тавина гэж дуудлага худалдаа чигзүүл зохион байгуулахад хэрэглэгчид уралдан мөнгө шилжүүлдэг байжээ. Жирийн ажилчны 1 сарын цалингийн тал гаруй хувийг буюу 1.5 сая воныг ердөө хэдхэн бичлэг үзэхийн тулд улайр нь төлдөг байсан олон мянган хэрэглэгчид байсан гэхээр үнэхээр аимшигтай. Цагдаагийн мөрдөн байцаалтаар Чужумбын болон түүний бүлгэмийн криптовалютын хаягуудаар дамжсан нийт гүйлгээний хэмжээ хэдэн 10 тэрбум воноор хэмжигдэж байсан тогтоогдсон. Тэрээр энэ мөнгө Монро зоосоор дамжуулан олон дахин угааж бэлэн мөнгө болгогч туслахуудаараа дамжуулан Солонгосын нуус газруудад буюу метроны буудлын хадгалах хайрцаг олон нийтийн жолонгийн цаана бэлнээр үлдээхийг шаарддаг байв. Энэ олон охидын айж байгаа, тамалж байгаа, шалтан нүцгэн бичлэгийг үзхийн тулд олон мянган хэрэглэгч 100 мянган вон, хэдэн сая воныг ингээд зарцуулаад багсаад өгөөд энэ Telegram хуудсанд орж ийн гэдэг одоо нэг талдаа ямар амар гаж хүсэл дон байгааг ингээд харуулж байгаа биз. За тэгээд хэдүүлээ энэ Пакса яаж баригдсан талаар цаашаа ярья. Энэ аймагт нууцыг хамгийн анх 2019 оны 100 галыг мөрдөгчд гэх нэртэй хоёр эмэгтэй их сургуулийн оюутан санамсаргүй илрүүлж цагдаад анх мэдээлсэн байдаг. За энэ хоёр оюутан байж сэтгүүл зүгээр сэтгүүлчээр сурдаг байсан оюутан байсан байгаа. Энэ дашрамд хэлэхэд биш Солонгосын сэтгүүл зүй бол маш өндөр хөгжсөн. Үнэхээр яс суртахуунтай. За тэгээд баг хэр баргийн мөрдөгчдөөс илүү ингээд судалдаг маш өндөр судалгаанд явагддаг ингэж явагддаг учраас ийм аимшигтай хэрэгүүдийг олон нийтэд дэлгэж чадаад байдаг юм аа. Миний харж байгаагаар болохоор Монголд одоо янз бүрийн гэмт хэргийг судалдаг сэтгүүл зүй за тэгээд яс суртахуунтай сэтгүүл зүй яс суртахуунтай сэтгүүлчд хор байдаг болохоор ийм аимшигтай хэрэгүүд ингээд олон нийтэд нэг их ингээд ил болоод байдгүй. За тэгээд яг ингээд детальчлаад байдгүй юм шиг санагдсан. Солонгосын хувьд бол бүр детальчлаа энэ яг ямар учраас ийм хэрэг хийсэн, энэ хүн яг багада яг ямар хүн байсан ингээд бүгдийг нь нэг бүрчлэн судалдаг маш мундаг сэтгүүл зүйтэй учраас
энэ одоо Солонгос ч ийм гэмт хэрэгтүүдэд барьж хорж чадаад байгаамаа. За тэгэд ийм ч учраас энэ хоёр сэтгүүлч оюутан хоёр охин шүү. Энэ Telegram хуудас руу нэвтрээд энэний цаана яг ямар хүн байна, энэ хүн яг толгойлогч нь хэн байна гэж хайж судалж байгаа цагдаагийн газарт мэдэгдээд энэ хэрэг ингээд илэрсэн энэ байгаа. За үүний дараа сонины сэтгүүлчид болон Солонгосын цагдаагийн тусгай тасаг маш том хэмжээний нуус мөрлөг явуулж эхэлсэн. За Telegram-ийн нууцлал маш өндөр тул цагдаа нар крипто валютаар багсаа банд жирийн хэрэглэгчийн дүрээр нэвтэрч ордгоо. За бэлэн мөнгө авч буй бэлэн мөнгө болгогч туслахуудыг нь Солонгос даяар байрлах хяналтын камеруудын тусламжтайгаар нэг нэгээр нь хөөж баривчилж эхэлсэн байдаг. Ингээд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өглөө Чужумбины гэрт цагдаагийн тусгай тасаг гинт нэвтэрч түүнийг компьютер дээрээ Telegram-да хохирогчдыг сүрдүүлж байхад нь баривчилж чадсан байдаг. Түүний гэрээс 130 сая вон бэлнээр олцсон юм. Цахим орчны тэрбумтон өөрийгөө бурхан гэж өрөмжилсөн багсаа бодит амьдрал дээр хуулийн өмнө ирэхдээ маш зайлчин бөгөөд аймхаа нэгэн байлаа. Тэрээр эхний хідэн байцаалт дээр гин бурууга хүлээхээс эрс татгалзаж цагдаа нарыг төөрөгдүүлэх хачирхалтай мэдүүлгийг өгч эхэлсэн байдаг. Тэрээр жинхэнэ багсаа бол өөр хүн байгаа. Би бол түүний дарамт шахалт дор Telegram-ийн хаягийг нь удирдах бэлэн мөнгө зөөдөг байсан жирийн нэгэн туслах гүйцэтгэгч гэж улаан цайм мэлдэж байваа. Гэвч түүний гэрээс олцсон бэлэн мөнгө болон утаснуудыг нь шалгаж үзтэл маргаашгүй баримтуудыг өмнө жүжиглэлт нь удалгүй нуран унсан байдаг. За үүгээр зогсохгүй тэрээр өөрийнхөө хэргийг булзааруулахын тулд улс төрийн эсвэл маш том бүлэглэлийн шинжтэй мэд харагдуулж олонний анхаарлыг өөр тийш нь хандуулахын тулд JTBC сувгийн ерөнхийлөгч болон бусад алдартай улс төрч жүжигчдийн нэрийг дурдж тэр хүмүүс намайг сүрдүүлж энэ ажлыг хийлгэсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Сүүлд мөрдөн байцаалаар энэ цэвэр худал бөгөөд Чужумбын тэдгээр алдартай хүмүүсийг цахимаар лөвөрдөж мөнгө авч байсантай холбоотой болох нь тогтоогдсон. Баримтууд хөдлөхгүй болбогц тэрээр тактикаа өөрчилж ял хөнгөлүүлэхийн тулд хамтран ажиллагч өөрийнхөө доор ажиллаж байсан буддаа Игия нарын жинхэнэ нэр хаяыг цагдаа нарт шууд хэлж өгсөн төдийгүй өөрийнх нь өрсөлдөгч байсан God мөн Хёнгугийг барихад туслах нуус шатуудыг дэлгэж бусдыг шууд хөдөлсөн байдгаа. Цахим орчноор мянган хүнийг удирдах охтыг биеэ үнэлэгч миний боол хэмээн дуудаж өөрийгөө бурхан мэтээр аашилж байсан Чужумбын бодит амьдрал дээр хуулийн өмнө ирэхдээ туйлын аймхаа нэгэн байсныг дараагийн үйлс харуулга. 2020 оны 3 сарын дундуур цөөвлийн нэгэн цагдаагийн газрын саадуулах байранд байцаагдаж байхдаа Чужумбын жорлонгийн өрөөнд орж өөрийнхөө толгойг хан болон суултур руу хүчтэй савж өөрийгөө гэмтээж амиа хорлохыг завдсан байдаг. Удалгүй түүнийг эмнэлгээс буцааж авчран цагдаагийн газрын гадаа хэвлэлийнхний өмнө анх гаргаж ирэхэд тэрээр хүзүүндээ цагаан өнгийн хамгаалалт зүүсэн байдаг. За энэ цагаан өнгийн хамгаалалт яагаад зүүсэн бэ гэхлээр цагдаагийн газар байхдаа балаар өөрийнхөө хүзүүр ингээд зоосон байгаа байхгүй юу. За мөрдөгчдийн үзэж байгаагаар тэрээр үнэхээр үххийг хүссэндээ биш харин ийм том хэрэгт баригдсныхаа дараа ирэх нийгмийн дарамт насан туршдаа шоронд хоригдох айстай сэтгэл зүйн бүрэн уналтад орж өөрийгөө гэмтэх замаар байцаалтыг хойшлуулах сэтгцийн өвчтөд дүр эсгэх гэсэн орлого байсан дүгнэгддэг. За ийхүү Солонгосын түүхэнд цахим гэмт хэрэгт ийм том ял өгч байсан удаагүй. Солонгосын 5 сая гаруй иргэн ерөнхийлөгчийн тамгын газар өргөдөл бичиж өгч гэмт хэрэгтнүүдийн царайг ил болохыг шаардсан. Шүүхээс Чужумбын нэг зөвхөн хувь гэмт хэрэгтэн биш Telegram дээр гэмт хэргийн бүлэглэл байгуулсан, захим маф байгуулсан гэж үзэн түүхэн шийдвэр гаргаж дээд шүүхээс Чужумбинд 42 жилийн ял оноосон байдаг. Түүний хууль бусаар олсон бүх хөрөнгийг хурааж суллагдсныхын дараа 30 жилийн турш захин бугуувч зүйлэхээр шийдвэрлсэн. Харин анхдагч God буюу мөн Хёнгугт 34 жилийн ял оноосон байдаг. Энэ өрөөнүүдэд мөнгө төлж орж үзэж байсан, охтыг дарамтлахад тусалж байсан хэрэглэгчдийг ч цагдаа нар олж илрүүлэн олон зуун хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд тэдний дунд багш нар алдартай компани ажилтнууд хүртэл байсан нийгмийг бүхэлдэн зочроосон юм а. Солонгосын түүхэнд цахим гэмт хэрэгтэй. За ингээд бэлгийн дарамт үзүүлсэн гэмт хэрэгт хамгийн анх удаа хамгийн өндөр ялыг оноосон байгаа. Паксабан буюу Чужумбины хэрэг дээр болохоор түүхэн шийдвэр гаргаад 42 жилийн ял оноосон байдаг.
За тэгээд энэ чужуумбын заяа 42 жилийн ял авчаад би яахлаар ингэ 42 жилийн ял авдсан бэ? Би ямар ч хүнд гим хохирол учруулаагүй. Би ямар хүнийг ингэ хүчинтсэн үү? Би охтуудыг одоо бэлгийн мүллэгт бэлгийн одоо дамтд оруулсан уу? Надад тийм хэрэг байхгүй. Би зүгээр л интернетээр л ингэж одоо дүрс бэлгийн зарсан штэ. Ийм одоо ёс бос зүйл ярьсан байхгүй юу? Гэхдээ тэгэд ер нь бол одоо энэ манай Монголын энэ комедиан залуутай бараг л потенциалын хувьд төстэй байгаа штэ. Бичлэгийг аваад олон хүнд үзүүлээд мөнгө олох. Ханууч гэсэн яг тийм зүйл ярьсан. Үнчин 5 охиныг олж аваад порно кино хийгээд за тэрнийг Монгол гэрт ингэж бичиж аваад олон эрэгтэй хүнд зараад мөнгө олох. Маш одоо том зах зээл гэж байгаа байхгүй. Ямар ч эрүүл хүний ер нь оюун бодлоос тийм бизнес модель ямар гарч ирэхгүй хаа. Би л одоо бизнес чиглэлээр мастер хамгаалсан хүн. Ер нь бизнес гэдэг үе шүү дээ. Ямарваа нэгэн зүйлийг проблемыг тэ асуудлыг шийддэг бизнес маш өндөр амжилттай явдаг. Түүнээс биш дээ ийм босромог зүйлээр мөнгө олж ингэж амьдрна гэдэг бол энэ бол бизнес биш ээ. Энэ бол зүгээр л одоо юу юм те. Үнэхээр байж болохгүй зүйл. За тэгээд манайхаа бидний дунд ийм амжилттай, ийм босромог зүйл бодоод сэтгэж явж идэх хүмүүс байна гэж бодхолоор бүр л илүү амжилттай байгаа. За тэгээд ер нь яагаад би ийм гэмт хэргийн талаар одоо бас бичлэг хийдэг вэ гэхлээр энэ бол урьдчилан сэргийлэх хамгийн том арга зам байдсан байлээ. Солонгос ч гэсэн те гэмт хэргийн нэвтрүүлгүүд бүр маш их үнэхээр их одоо нэг сэдвийг баг хэдэн 10 хүн ингээл яриад одоо бичлэг хийгээл те зургатаар нь чараад, хэвлэл мэдээлэл нь чараад, YouTube-рууд нь чараад ингээд байдгаа. За тэгээд энэ зүйл нь болохоор гэмт хэрэгээс яаж байсан ч урьдчилан сэргийлэх хамгийн том арга замын нэг байт юм байлээ. Тэгээ манай Монголд энэ гэмт хэрэгтэй холбоотой янз бүрийн мэдээлэл маш дутууд байлмаг те тэнд яг юу болоод байгаа юм? Юуны учраас энэ гэмт хэргийг ингээд хийсэн гэдэг зүйл ингээд яг үндэ мэдээлэл маш ховор дутууд байлмаг байдаг. Тийм болохоор энэ сэтгүүл зүгээ өндөр төвшөнд хөгжүүлээд те энэ гэмт хэргийг элен далангуу нээлттэй ярьдаг байгаасаа гэж би маш их ингээд бас боддог. Тийм ч учраас бас иймэрхүү гэмт хэргийн одоо бичлэгийг ярьж эхэлсэн. Тийм болохоор манайхаа заавал урьдчилан сэргийлж байгаараа чиний эргэн тойронд те үнэхээр мундаг гэж бодож исэн хүн чинь ч гэсэн ийм муухай адгийн бодол сэдээд явж ийн гэхлээр аимшигтай. За тэгээ манайхаа мундаг хүмүүсийг дагаж дуурайж, мэдлэг боловсролтой хүмүүсийг дагаж дуурайж те ийм илдэв балаа эргүү мал зүйл ярьдаг ийм хүмүүсийг unfollow хийж тэднийг cancel гэж те ийм зүйл суралцаасаа гэж үнэхээр хүсэж одоо гуйх байна. Тэгээд миний бичлэгийг үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд лайк дараад өгөөрэй. Энэ хэрийн талаар комент хийрээ сэтгэлээ та нар бүгд хуваалцахыг одоо хүсэж байна. Хүн төрөлхтний араатнаас ялгах нэг хэв шинж бол бусадтай ярилцаж, бусадтай үзэл бодлоо хуваалцдаг одоо ийм хэв шинжтэй ийм амьтан байгаа. Тийм болохоор хүн гэдэг зүйлээ ухамсарлаад өөрийнхөө үзэл бодлыг бусдад хуваалцаад ярилцдаг байгаараа ярилцж чиний бүх асуудал шийдэгдэн, бүх гарц гаргалгаа гарч ирнэ. Тийм болохоор та бүхэн бие биентэй ярилцдаг байгаараа хиннээс ч битгий янз бүрийнхаа зүйлийг одоо тийм иймэрхүү аимшигтай зүйлийг нууж байгаараа. За тэгээ манайхаа лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд дараагийн дугаараа уулзлаа. Баярлалаа. Баяртай.